Энэ хавар Улаанбаатар хот даяар хувьцаагаа зарах бужигнаа үүссэн. Урт цагаан дөрөвдөө дэлгүүрийн харьцаа нэг машин гівгинт гарч ирээд 600 мянгаас 1 сая 400 мянган төгрөг шидлээд 1072 хувьцаагч шүүрч яваад явж байна. Тэнд нэг хүн зарсныг нь чимгээгч харсан гэн чимгээгчтэй хамт Сараа хүн байсан гинэ. Сарагийн найз хүүхнийг нөхрийн дүүгийн ажлын газрын хүнтэй нэг байранд байдаг хүний хатам аавынхын дүүгийн хүүхдээ нэг газар ажилладаг хүний ах нь Сараад ярьсныг чимгээ сая ярьж байна лээ. Бүр гарцаагүй худалдаж авч байна гинлээ. Гэх мэтийн цуу яриа ёстой нэг толгой эргэж ангаатлан явж өгсөн. Цагдаа тагнуулан цуу яриа тараасан хүнийг олж хариуцлага тооцно хэмээн телевиз радиод ярилцлага өгöd байсан ч тэгсгээд замхруулсан. Харин одоо ардчилсан нам 1072 хувьцааны 30%-ийг нь 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэллээ. Цуу яриа бол бэлтгэл нь байв. Эхлээд цуудараас судалгаа хийгээд одоо бэлтгэл нь хансан тул ажиллаа эхэлсэн үү.